Нэг хоёр. За өглөөний мэнд манайхад орж ирээ шеэрлээ түгээгээд өгөөрөө бүгдөө шеэрлээ түгээгээд өгөөрөө тэгээд би бол тийм буст хийдгүү бүгд мэдж байгаа те. Тэгээд аливаа асуудалд нэлээд цаг хугацаа явсны дараа араас нь ярихыг дүгнэлт хийж ярихыг хүсдэг. Тэгээд энэ удаа бол яг үйл явдалд оролцож ярихгүй болохгүй болчиход байгаа юм аа. Яагаад вэ гэвэл Монголын энэ авчирсан эрх чөлөө тусгаар тогтнолд маань устгах 5 дугаар цуврааных нь бүр ил цагаан гарч ирж ажиллаж байна те. Тэн дээрд худалдагдаж учрыг нь ойлгохгүй мэдлэг боловсролгүй харанхуйгаараас болж улс үндэстнээ хорлож байгаа санамсаргүйгээр хорлож байгаа хомосоид хүн сүрэг энэ цэвэр бохир тус ярьсан эх оронч гэж цээжлэгдсэн энэ оркууд улс үндэстний маань тусгаар тогтнолоор эхэлж байна. Эхлэж байгаа. 0 Эрдэнэ Жонкогийн багийнхан сүүлчийн сумыг тавьж явах шиг байна те. Монголын сүүлчийн орж ирсэн байгаа энэ оюутлын төслийг зогсоох үйл явдал бол одоо улаан цай энэ 3 дахь хөршийн хөрөнгө оруулалтыг гар гэдэг дэлхийн топ 5 компанийн гэрээнд одоо гаргацсан ийм улаан цай ийм хийж энэ хаанаас зохион байгуулалтаа юу болоод байна гэж. Яагаад Монгол улсын засгийн газар энэ дээр анхаарахгүй байгаа юм? Гэхдээ хүмүүс эвдэн нэгдэж жагсах эрх чөлөө бий. Үндсэн хуулиар хамгаалагддаг, тэ баталгааждаг энэ эрх чөлөө өөрөө хүмүүс эвдэн нэгдэх эрх чөлөөтэй. Тэгэхдээ Монгол улсын үндсэн хуулийн дээр Монгол улсын үндэсний эрх ашигын эсрэг чагсаалт цуглаан зохион байгуулалтыг хоригддаг шүү дээ хуулиараа. Тэгэд улс үндэстний эсрэг ийм чагсаалт зохион байгуулалт байж хахад энэ зандан шатрын засгийн газар гүлдээгээд ингээд чимээгүй суугаад байгаа. Уржигдэр үйл ахтай ярьж хат үйл ах Кремлээс дуудаад очиж тийм аа дуудаж байгаа бол тэгээ Монгол Кремлд хүлээтэй болсон байна гэсэн үг гэдэг шиг би ч урд нь тэгж бичижсэн те. Тэгээд үнэхээр дуудагд очиод зандан шатар ингээд юу ч хийж чадхаа болцсон юм байна. Тэгээ алдсан намын бүлэг энэ дээр анхаараа өнөөдөр Монголын эрх чөлөө тусгаар тогтнолоор шин тоглох гэж байна. 1990 оны арчилсан хувьсгал Кремлийн колоничлолоос салъя гэсэн шүү дээ гол зорилго нь. Тэрнээс тэр энэ арчлалын төлөө энэ эрх чөлөөт эдийн засаг эдрийг бол яг тэр үед ойлгох хүн цөөхөн байсан. Хамгийн гол нь Оросын колоничлолоос салахыг гэсэн шүү дээ. Тэгээ Оросын колоничлолоос салсан. Тэгээ буцаад Оросын колоничлолд аваачих гээд ингээд улаараад ингээд явж байгаа хүмүүсийг ингээ харахаар үнэхээр игдүү хүршээд өнөөдөр өглөө лайв хий гэж утсан юм аа. Одоо тэр юу н буруу дөрөв намын дарга байна те Хотгонбаатар тэр нөгөө сэтгүүлч отхон энэ 10% даваа суран 10% бүртээ ингээд тэг үйл явдал юу болоод яагаад яатсан бэ? Эргээд бүгдөө цаг хугацааг эргээд нэг санаа. Норвегийн алт уягийн засгийн газар 2012 онд засаг авсны дараа алсан нам олон хол чадаагүй олоолоо болоод засаг авсны дараа юу хийсэн юм бэ гэж. Сайхан бэлгийн засгийн газар юу хийсэн юм бэ гэж. Эдгээр шивээ эгийн гол 5 толгой эрчим хүчний төслүүд Багнуур гэдэг олон эрчим хүчний төсөл явуулахыг хүссэн. Тэр төслүүдийг хэн эсэргүүцэжсэн бэ гэхээр одоо яг энэ талбай дээр гарч ирсэн байгаа энэ нэг цэвэр бохир цус ярьсан нэг хідэн хөлдөөсүүд гарч ирж эсэргүүцсэн шүү дээ оркууд тэ хомосоид гисуудтай нийлж. Оюу толгой эрчим хүчний төсөл явуулах нь буруу гэдэг байр суурьтай байсан юм. Яагаад вэ гэвэл эргээд Монгол улс оюутлогоос эрчим хүч худалдаж авах гэсэн. Тийм учраас 5 дахь эрчим хүчний төсөл тэр үед 450 орчим сая доллараар хийгдчихсэн төсөл. Оюу толгой хятадаас жилд 300 сая доллар юу авдаг. Тог авдаг. Энийг л нөхөж хийгээд эргээд энэ утга юу 3 жилийн дотор гаргасан зардлаар нөхөд ашиг олчих. Ийм төсөл 5 толгойн төсөл. Энийг зогсоосон хүн 10% даваа сурна шүү дээ. Эрчим хүчний сайд болоод хамгийн түрүүнд энийг зогсоосон хүн бол 10% даваа сурна. Өнөөдөр 2019 онд ашигаа өгнө гэсэн чинь ингэчлээ гэдэг нь 2009 онд хийсэн гэрээг 12-оос
4 он хүртэл Норвегийн албан ёгийн засгийн газар барьсан явуулаагүй энэ төслийг. Чимдийн сайхан бэлгийн засгийн газар гарч Дубайн төлөвлөгөөг боловсруулж энэ төсөл цаашаа явахаар болсон. 16 оноос ахаад зогсооцсон. Хөрс бүхний засгийн газар зогсоосон, Жаргалчлалын Эрдэнэ хотын засгийн газар зогсоосон. 2019 онд оюун эрдэнэ засгийн газар бүр зогсоосон шүү дээ. Тэгэд ингэж өөрсдөө төслийг зогсоож ирсэн одоо тэнд жишээ нь Өтгөнбаатар тэр буруу зүрх намын дарга сэтгүүлч отхон одоо энэ жигсаад байгаа офгууд очиод тэнд нэг ширхэг тоног төхөөрөмж ажилуулж чадахгүй шүү дээ. Өнөөдөр авж байгаа ахмадуудын тэтгэвэр өнөөдөр энэ цэрэг цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хуулийн хяналтын байгууллага энэ дотоодын цэрэгэнд батлан хамгаалалт ажиллаж байгаа зэвсэгтүүчэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа энэ боловсролын салбарт ажиллаж байгаа бүх хүмүүсийн цалингийн 30% нь өнөөдөр Монголд эргэлж байгаа 10 төгрөг тутмын 3 төгрөг нь оюутлогоос орж байгаа татврын мөнгө. Тэгээ ингэж ярихаар оюутлог өмөрөд гэж мангар юм яриад байдаг. Надад оюутлог өмөрөх шалтгаан байхгүй. Зүгээр Монголын тусгаар тогтолттой холбоотой асуудал болохоор би анхаарч идэг. Тэр дор тэгэл Лотонбаатарынхаар тэгэл голдмаагаар алтваага юм шиг болгоо мангартаад ах юм. Би Эрдэнэт хүүхэд ядаж тэр баяжмал байдаг гэдгийг баяжмал гэж үг хэлээд байдгийг тэгээ голдмаатай ингээ голуудаараа зисмэс байж идэг юм шиг ойлгоод ах юм. Шороо штэ зүгээр шороо байдаг юм. Цэвэрлсэн. Тэгээд тэрийг урагшаа гаргаж юу Лондонгийн биржүүнээр зардаг. Ийм л үйл явц. Тин чи асар их зардал олж ээж бий болдог. Тэгээ монголчуудын энэ авчирсан амжилт ололтыг устгах зорилготойгоор ингээд орилоо солиороод 3 дахь хүршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргах балаараа сууж байгаа. Энэ хүмүүсийнхаа эрүүл ухаанд байхгүй ийм мунхаг 5 дугаар цууныхан болон тэртээ дөгөө Халтмаагийн Баттуулга Лувсан намсар оюун эрдэнэ дээр бол очоод тэр Аккорум гэдэг Виктор Суваровын Аккорум гэдэг шиг тэдэр бол очоод энэ Оросын тагнууд ийсээд яндангаар гарахад хувь тавилан хүлээж шүү дээ. 3 янзаар яндангаар гарах. Эсвэл австаа яндангаар гарах, эсвэл амдэрэ яндангаар гарах, шатаж хөлнөөс авах шатаж яндангаар гарах, эсвэл даванд боогдож яндангаар гарах. 3 хувь тавилан хүлээж байгаа. Тийм учраас нохой юм аврахын тулд Монголыг хорлох захиа даалгавартаа 5 дугаар цууныхан байж байгаа. 5 дугаар цуу гэдэг байгаа чинь энэ Оросын агент болоод байгаа хүмүүсийг хэлээд байгаа шүү дээ. Аль нэг улсын. Тэгэд энэ Оросуудын сонирхол бол Монгол дээр энэ оюутлогоо гаргаад хятадыг оруулж ирэх сонирхолтой байгаа шүү дээ. Хятадын захиа даалгавраар л Кремль ажиллаж байгаа. Бодит зүйл энэ Оросд худалдаж авах мөнгө байхгүй, юу ч байхгүй эднэрт. Дайны эдийн засагтаа болсон улсын төсвийн 40% нь дайн руу засварлагдж байгаа. Тэгээ энэ улс ч өөрөө сүрж байгаа улс. Тэгээд ямар юмахаа худалдаж авах вэ? Тэгэхээр хятадуудад авч өгөхийн тулд ийм хийж байгаа. Тэрнээс энэ Отгонбаатар тэнд очиж юу их нэг ширхэг юуны уул уурхайн тоног төхөөрөмж мэдэх биш. Тэгээд тэрийг ажилуулж мэдэх биш. 1200 метрийн доороос гаргаж ирж байгаа бүтээгдэхүүн. Өнөөдөр 3 дахь хүршийн хөрөнгө оруулалт ингээ хөөгө гаргачих юм бол хятадууд л орж ирнэ. Хятадуудад л өгнө. Өөр сонголт байхгүй. Оросууд авч чадахгүй юм. Монголыг хавханд хийх л зорилготой. 1928 онд 10 сард хамгийн сүүлчийн 25 оноос 28 он хүртэл манад байсан Норвеги, Дан, тэгээ энэ Швед, Их Британи, Герман, Америк, Хятад, Орос, Японы пүүсүүдийг 1928 он гэхэд яг ийм маягаар хөөж гаргасаар хагаад хаалгыг хааж аваад Монголыг хааж аваад хятсан штэ. Яг энэ үйл явдлыг ингэ давхцуулж хийгээд байна. Яг бидний түүх 100 жилийн өмнөх түүх давтагдах гээд байна. Тийм болохоор энийг жоох эрүүл ухаанаар хараасаа гэж хийгээд байгаа юм байна. Бид нар 90 онд тэр колончлолоо салах гэж ах эгч нар маань Оросын колончлолоо салах гэж өнөөдрийн энэ алдсан хувьсгалыг хийж өнөөдөр Монгол улс эрхчлөөтэй тусгаар тогтносон улс болсон.
Тэгээ тэрийг устгах зорилготой юм 5 дугаар цувааныхны үгэнд орж бүгд хандж байгаа хэрэг. Эдгээр бол энэ Өтгөнбаатарын буруу зүрх намын дарга марга энэ тэр сэтгүүлч утган мотгон тэр юугаа мэдхэвд хөөрх юм те. Юу ч мэдэхгүй шүү дээ. Таг харахгүй хүмүүс. Цааталт нь байгаа тэр жонко 10% аваас өрмөр ингээл те. Энэ Зика вирус эдэргээл ийм 5 дугаар цувааныхаа эдгэрт мөнгө өгж захиад хийдэгж байгаа. Бүгд мөнгө авч жигсэж байгаа тэд нар. Тэрнээс улс үндэстнийхээ эсрэг ийм мунхаг юм хийдэг эрүүл ухаантай хүн гэж байхгүй. Зүгээр ингээд залхуур чивдэж байгаа тэр доор мөнгө байгаа юм шиг тэгээд давхаараа бүгдөө баяжчих юм шиг ийм мунхаг ойлголтоор хандж байгаа эдэр чинь ийм зүгээр л ийм би урд нь популизм гэж үгүй популист гэж хэм бэ ямар хөрсөн дээр ургадаг вэ таних арга замууд гээд зөндөөл бичсэн байгаа. Тэгээд уншицгаанууд ийм эргүү орк юм ярьж байгаад итгэж байгаа тэр хомос үед хүн сүрэгтэй залхуу тэгээд бусдад татаархдаг хүмүүс шууд ингээ баяжчихна гэж ойлгож байгаа. Ийм хүмүүс уурга тархин дээр л ингээл тоглож байгаа байхгүй юу? Эн чинь маргаашийнхаа үр хүүхдийнхээ ирээдүг хорлож байгаа гэсэн үг ээ. Өнөөдөр нэг хаанаас Орсын элчингээс юм уу Хятадын элчингээс юм уу хаанаас нь мэдгүй хэдэн төгрөг аваад ингээд Халтмаагийн бат тулгын захиа даалгаврыг биелүүлж байгаа л хүмүүс Монгол улсыг хорлох Монголын хувь тавилан дуусгах гэсэн атга санаатай юм 5 дугаар цувааныхаа ингэж явж байгаа маа. Тэгээ энийг ингэж олж харахгүй өнөөдөр энийг ярихгүй ингэж чимээгүй байгаад их юм бол олон хүмүүс бичиж гэн л та. Олон хүмүүс зүг дүн талаас нь ингээд ийм учиртай гэдэг ингээд эрүүл ухаантай хүмүүс нь анзаараад ойлгохоор ингээд бичиж гэн. А яг нөгөө нэг ийм цус нүж ярьдаг, цус нүжээр хорвоо ертөнцийг ингээд ажил хийдэг юм шиг ойлгодог. Мэдлэг боловсрол биш цус нүжээр ажил хийдэг юм шиг ойлгодог. Ийм харанхуй хомос үед хүн сүрхт эсвэл гэртээ залхуураад хөвтөж байгаа арх уудаг нэг юм бусдад татаархаж амьдардаг тийм хүмүүст бол эдрий яриад байгаа юм орж байгаа ойлгож байгаа. Гэхдээ яг бодит байдал юу гэхээр Монголын хувь тавилангаар тоглож болохгүй. Тэгээ эцэст тэр ядуу гэдэг байгаа өөртөө ядуу амьдарч байна баларч байна гэдэг байгаа. Тэр хүмүүсийн амьдрал илүү дороотно, илүү хүндрэн, та нарын амьдрал илүү хэцүү, хүнд болно. Боломжтой хэсэг чинь гараал явчихна. Би урдны юун дээр лайв дээр хэлжсэн. Венесуелийн 32 сая хүн амаас 7 сая нь дөрөвд гараад явцсан Венесуелээс. Оросд зайн хийснээс хойш 9 сая хүн дөрөвд гараад явцсан. Боломжтой хэсэг нь ингээл гараад явцдаг. Тэр харанхуй нүхэн дотор байхыг хүсэхгүй шүү дээ. Тэгээ та нарын үр хүүхэд, та нарын маргааш ирээдүй ингээд сүннөө үр хүүхдээ чинь Монголын ирээдүй байхгүй болно. Нөгөө нэг зөөр туснууж яриад байдаг солиотой гаруудын тэр туснууж байхгүй болно. Бүгдөө дебил хоорондоо суугаад дебил хүүхдүүд л гарна. Яагаад гэвэл ихэнх нь гараад явчихна нийт хүн амын чинь. 16-аас 65 насны нийт хүн амын чинь 70% нь гадагшаа гарах сонирхолтой болцсон байна. Энэ 0 эрдэнэ засгийн газрын сүүлийн 5 жил хийснийх нь үр дүнд хүмүүс гадагшаа гарах сонирхолтой болсон. Урд нь бол гадагшаа гарч хөдөлмөрлөөд мөнгө олж ирээд Монголд амьдрна гэж боддог байсан бол хүмүүс одоо орон байраа зараад нэг мөр гадагшаа гарч амьдрах гэж явдаг болсон. Одоо нийт хүн амын чинь бараг 8-9% нь гадаадд байна. Ахаад энэчнээс нэг 20% гараад явхад Монголын уурга тарих тэр чигээр хөдөлмөрийн насныхаа тий. Тэг Монголын уурга тарих тэр чигээр л урсна гэсэн үг. Тэг ийм юм руу ингээ Монголыг түлхээд ах юм. Тинчээ тэгвэл 1200 метрийн доор тэрий чинь дэлхийд манахаас гадна өөр Австралид байсан баха тэ өмнөд аврагчвал нэг уурхай байсан. Гэхдээ манахаас дээр юм билээ тэр бол манад хамгийн сүүлийн технологи орж ирээд манад ажиллаж байгаа. Тэгээ энэ чинь дагаад манад 40 татварууд авагдаж байгаа. Энэ чинь дагаад 40 компаниуд амьдарч байгаа тий. Хүмүүсийн амьдрал энэс ч хамаарч амьдарч байна. Тэгэхэд жил 100 мянган төгрөгийн татвар төлж 100 мянга гэсэн мэт тэр Өтгөнбаатар чинь татвар төлдөг. Тэр таг орт юу мэдж яриад байгаа. Зүгээр л тэр улууд өөргөө 5 дугаар цувааны гар хөл болж байгааг ч мэдэхгүй байгаа. Тэгэд тэр хиншүү гамбаа, Сангүүгэн Ганбаатар гэх хиншүү гамбаа
34-өөс 51%-ийг ав гэж солиороод 2010-11 онд орилоод солиороод 12-3 онд тэр их хурл дотор энэ 10% аваас хүрэн одоо энэ хиншүү гамба болорчлоо өдөр солиороод суужсныг бүгд л санаж байгаа үстэй. 34-өөс 51% нь авал гэж солиородсон шүү дээ. Тэгсэн чинь 34% чи авал аюул болно гэж би хэлжсэн гэдэг. Улаан цай ингээд худлаа ярьдаг ийм таг оркуудтай ингээд хууртаад ах юм бол Монгол улс өөрөө сүрнэ. Тэгээ энэ хамгийн гол нь Монголд ирсэн эрх чөлөө бол өөрөө тусгаар тогтнолын баталгаа. Чөлөөтэй байж хүмүүс энэ эрх чөлөөтэй байж Монгол улс тусгаар тогтнолоо баталгаажуулж явж байгаа. Хүн төрөлхтөнтэйгөө соёлт хүн төрөлхтөн энэ дэлхийн хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэж байгаа. Бид энэ харанхуй нийгэмд 70 жил байхдаа юу болж ирсэн эргээд түүхээс сана. Ямар ч мэдээлэл байхгүй. Ах нар ярьдаг ч нэг хөгжим сонсгоо бизнесийн хэдэн юу канц ээлж сонсоод тэгэл. Өнөөдөр хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэж явж байгаа энэ бүх юм чи хаагдана. Тэгэд ийм амьдралын өөрийнх нь мөн чанарын эсрэг Монгол улсын тусгаар тогтнолын эсрэг явж байгаа. Энийг яагаад Монгол улсын засгийн газар анзаарахгүй байгаа? Энэ үндсэн хуулийн дээр улс үндэстний эрх ашигын эсрэг жагсаал зохион байгуулах, бусдыг өмнө самд урайлан дуудах гэдэг ингээд хоригдсон зүйлүүд байгаа шүү дээ. Тэгээ энэ яг улс үндэстний эсрэг юм хийгээд тахтана ингээд гүлдээгээд суугаад байгаа юм. Энэ зандан шатрын засгийн газар. Нөгөө нэг шударгын туйл улс үндэстнээ гэж боддог гэж солиороод ирсэн нөгөө нэг хууль зүйн сайд энэ хоёр дээр нь хайцсан. Монгол улсын эрх ашигын эсрэг ингээд яваад тахтан чимээгүй суугаад байж болохгүй арцсан намынхаа. Энэ 90 оны арцсан хувьсгал чинь Оросын колоничлоос салах гэж авчирсан хувьсгал. Өнөөдөр бидний эрх чөлөөтэй болсон тусгаар тогтнолоо алдах гад байж хахад гүлдээгээд ингээд чимээгүй байгаад баймааргүй байна ганбалаа. 12 сарын 10-нд хүний эрхийн өдөр гэж ингээд бүгдөөрөл ингэсэн. Тэгтэл яг 1948 онд тэр хүний эрхийг батлсан нүүбийн тэр тунхаг бичгтээ уялдуулаад улс үндэстнийхээ энэ эрх чөлөө тусгаар тогтнолыг хамгаалах үйл явц чинь одоо хурцтайгаар тавигдаад тахт ингээд гүлдээгээ суугаад байгаа юм. Энэ алсан намын асуудал биш, энэ Монгол улсын асуудал шүү. Тэгээд 42 л байгаа үстэй. Тэгээд бүхэл бүтэн Монголын анхны яг улс төр ууган нам шүү дээ. Яг атсан нам болвол тэр духан дээр эцэгтэй байсан чинь Оросд байгуулагдсан. Коминтерний зохион байгуулж өгсөн. Монголчуудыг хянах ер нь бол монголчуудыг хянж барьж ах Оросд мэдээлэл хүргэх ийм л зорилготой байгуулах шүү дээ. Монгол ардын нам болвол. Ардсан нам болвол яг иргэдийн хүс сонирхол 1990 онд тэр хүсчээсэн иргэдийн хүс сонирхолтой байгуулагдсан намаа. Тэгэхээр энэ ардсан нам өөрөө нь улсынхаа улс үндэстнийхээ тусгаар тогтнолоо анзаарч харахгүй бол болохгүй. Тэгээ яаралтай энэ асуудлууд дээр их хурл дээр завсарлага авдаг юм уу яа. Энэ юмнуудаа тэгээд энэ ардсан нам өөрөө талбай руугаа гараа. Тэгээ юуг ингээ хүлээгээд юунд найдаад ингээ суугаад байгааг ч ойлгохгүй байна. Тэр найр наадам хийлгүүл яах. Гэхдээ тэр найр наадмаа жоохон 50 болцсныхаа дараа хийлтэй. Улс үндэстнийхээ эрхчлөө тусгаар тогтнол ингээд тавиад туухч штэ. Улаан цай ингээд шууд улаан цай гарч ирдэг боллоо штэ. Тэр ихний Зека вирусын зөвлөх байсан буян цогтой өдөр чинь Оросоос тусламж аваа одоо ингээд гээд Монголын эрх ашигын эсрэг ингээд улаан цай ингээд дуурдаг хүмүүс бий болчихлоо штэ. Монголын тусгаар тогтнолыг улаан цай ингээд дэвслээд ингээд буушлах сонирхолтой хүмүүс ингээд улаан цай гарч ирээд тах чинь ингээд гүлдээгээ чимээгүй суугаад тах юм. Тэгэхээр энэ бүх зүйлийг ойлгож харж ингэж ухаарахгүй бол монголчуудаа бид ингээд бүр балаа юм боллоо шүү. Яг үнэндээ бол улс үндэстнийхээ энэ эрх ашигын төлөө байгаа хүмүүсээ ингээд ад үздэг те. Тэгээд доромжилж яадаг. Тэгээд тийм байж боломгүй байна. Монгол улсын тусгаар тогтнол эрх чөлөө бол юугаар сольж босгүй зүйлээ.
1990 онд тэр ардсан хувьсгал хийсэн тэр оролцож байсан тэр хүмүүсүүд бол үнэхээр яг энэ Оросын колоничлоос салсан хэлсэн шүү дээ. Тэр лидерлж, тэргүүлж, удирдах авч явж байсан ах нартай яриад суухад ямар юмнахаа бид нар яг юм ардсан хувьсгал чөлөөт эдийн засаг масыг сайн мэдгүй дээ. Яг л бид нар зүгээр яагаад Оросууд биднийг удирдах ёстой юм гэдэг л бүх сонирхолтой бид нар нэгжсэн гэж хэлдэг. Тэгээ Монголын тусгаар тогтнолыг ахаад Оросууд Кремль тусаах гэдэг ингээ улаан цав улаараад ингээ 5 дугаар цууных гарч ирсэн. Нохой юм авч үлдэхийн тулд ингээ байж байгааг ойлгож харах хэрэгтэй. Тэгээд зүгээр байж байгаад ингээд баялаг гэдэг юм ингээ бий болчдөг юм биш л дээ. Тинчээ чи хасар их өртөг шингэжээж тэ. Тинчээ $40 сая хайгуул хийж олоод тэрэндээ $40 зардал гаргаж ээж олборлоод ингэжээ тэр чи өөрөө зах зээл дээр аваач зарагжээж буцаж орж ирэхдээ мөнгө олж орж ирэхдээ тэр баялаг болж байгаа болохоос биш. Зүгээр ингэж нэг хэд лайв хийж орилчоод хулгай дээр нь хийснийг нэг тийм агуу мундаг хүн болчихлоо өдр гэж андуурах хэрэггүй энэ лайв хийгээд байгаа усуу. Та нар улс үндэстнийг хорлох тэр үд хаалх руу явж байгаа шүү. Хэрэг бид нар өнөөдөр эрхчлөө тусгаар тогтнолоо алдах юм бол тусаар уйлаач нэмэргүй юм болно шүү. Тэр ийм нэг эргүү оркууд ингээд тэнцээ жигсаад ингээд нэг хэдэн оркууд нь лайв хийгээд тэрийгэ бүүстлээд та нар харж байгаах энэ санхүүжилттэй яаж явж байгааг харж байгаах. Тэ. Тэгээд тэнд нэг Золдон Бацааныг баатар болох гэдэг Батнаар мэдлэлөө тэ. Бухан дээр эцэгтэй байшин нэг зулцсыг баатар болох гол бүгдөө сэвэл үгүй л дээ тийм байж болохгүй. Монгол улсын үндэсний эрх ашигын эсрэг хийж байгаа гэмт үйлдэл шүү. Тэгээд Зандан шатрын засгийн газрыг одоо огцруулах хэрэгтэй болчиход байна. Улс үндэстнийхээ ингээд тусгаар тогтнолоор зөвхөн нэг юм уу ерөнхийлөгч болох тэр ашиг сонирхлынхаа төлөө Монголын тусгаар тогтнолоор Зандан шатар тоглож эхэлж байгаа байхгүй юу? Сая Кремлээс очиж дуудагдж очиж тэр Кремль рүү дуудагдж очиж тэгээд тэр Кремль рүү дуудагдж очсон нь бол бүгдөө л харсан шүү дээ. Тэгээд тэнтэй очиж дуудагдж очичоод хинээс виз авах та $20 сая 20 онд орж ирж байсан шүү. Бүгдөө эргээд санаараа. $20 сая хойд хэлээр орж ирж байсан шүү. Тэрийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга байсан ганц хүүхэн Оросд тусгай ажиллагаа хийж авсан. Энэ чинь үндэсний аюулгүй байдлын зөвлөл чинь тусгай ажиллагаа хийж болохгүй шүү дээ. Тэг Оросын газар нутгад тусгай ажил хийсэн бол Оросын байгууллагуудаа хамтарч ажилласан байх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр эдгээр фэйсбүүктэй хамтарч ажилласан юм. Юу $20 сая орж ирээд алга болсон бэ? Яг тэрэн шиг Зандан шатар ерөнхийлөгч болоод хойно санхүүжилт авах тухай яриа явуулаад ирсэн байлгүй. Дуудагч очихсныхаа дараа. Тэгэхээр энэ бүх зүйл чинь Монгол улсын тусгаар тогтнолын эсрэг, эрхчлөөний минь эсрэг, Монгол хүмүүсийн хувь тавилангийн эсрэг байгаад байгаа учраас ардсан намынхаа одоо нэг зоригтой байж нэг зоригтой байж хин мэнийг огцруулаа. Тэгэхгүй бол наад улс үндэстнэрээ ингээд тоглуулад байж болохгүй. За тэгээд юу вэ асуулт байвал яах вэ? Ротод бод арга техник Монголыг тоож харах юм байна. Инэшэд кампусын фотос арга компьютер манай тест. Санаа хаад нэгтэй. Одоо болж болно асар байна. Энэ үгээр биш. Энэ одоо зөвхөн чингэж чадахгүй юм. Тэр наваг л дээ шүү дээ. Тэгээд 5 дугаар цуваа гэж юу хэлээд байгаа гэхээр энэ дотоодын урагчд альва нэг улсад явж байгаа дотоодын урагчдыг л хэлээд байгаа юм л та. Тэгээд улаан цай ингээд улс үндэстнийхээ тусгаар тогтнолын эсрэг явж байгаа хүмүүсийг хараад
бие лав чимээгүй байж чадахгүй. Тэгээ хүмүүс юу гэж хэлэх нь хамаа байхгүй. Бага бодит зүйлийг бид хэлэхээс шаарга байхгүй. Ядаж дараа нь минь үр хүүхэд аваа та тэр үе юу хийжсэн бэ гэж би дуурч хэлжсэн юм а гэдэг. Тэгээ Монгол улсаа хараад дараа нь уйлд суух биш анхааруулж хэлэх нь зүйтэй. Ялангуяа алдсан нам одоо та нар дуурч гарч ирж байна. Ганбиала зохион байгуулаа ерөнхий нарийн бичгийн дарга юм бол энэ асуудлууд дээр зохион байгуулж улс төрийн зөвлөл нь яалтаа хуралдаж энэ дээр шийдвэр гаргаа. Монгол улсын тусгаар тогтнолоор тоглоод эхэллээ шүү. Тэгэд мэдээж тэр алдсан нам дотор байгаа тэр Халтмаагийн Баттулгаар толгойлуулсан тэр 5 дугаар цууныхныгаа зайлуулаа тэр шижир ялтан гэрэлтэй тэр энэ шүүрт мөнх баясгалан тэр жонко хиншүү гамбаа гэдэг эдрийгээ зайлуул бушуухан шиг зайлуулж үз. Энэ улс үндэстнийхээ эсрэг тусгаар тогтнолын эсрэг яваад байгаа энэ хүмүүсээс зайлуулаа. Тэгжээж энэ өөрөө цаашаа зүг олдрлуугаа явахгүй бол болохгүй. Тэгээ Монгол улсын засгийн газрыг яалтаа огцруул, Зандан шатрын засгийн газрыг яалтаа огцруулаа, улс төрийн зөвлөл яалтаа хуралдаж энэ дээр шийдвэр гаргаа. Тэгэхгүй бол Монголын тусгаар тогтнолоор тоглох гээд байна шүү дээ. Тоглоод байна шүү дээ. Тоглох гэж явах тоглоод байна. Улс үндэстнийхээ тусгаар тогтнолоор тоглуулж болохгүй. Тэгээ тэр 300 мянган гишүүнтэй мишүүнтэй гэдэг төлөв энэ тухан дээр эцэстэй байшингийнхан ч тий. Тэгээ Монгол Ардын намын тэр эрүүл сарвал ухаантай гишүүн мишүүн байгаа бол бас нэг улс үндэстнэрээ бити тоглуулж халтаа. Тэгээд тэр нэг 300 мянган гишүүдээс нь ядаж нэг 50000 ухаан нэг эрүүл ухаантай хүн байгаа байлгүй дээ. За 200 мянга нь бол тижээ өрөөд байлаа гэхэд нэг янз бүрийн халамж маламж авдаг те. Эсвэл тэгээд нэг тухан дээр зэсгтэй байшинг нэг тойрж амьдэрдэг. Идлэг нэг хоол ундны юм олж өвдөл зүдл олж идэх хүмүүс байлаа гэхэд ядаж нэг 50000 эрүүл ухаантай хүн байгаа байлгүй дээ 300 мянга дотор нь. Тэр 50000 ухаантай эрүүл ухаантай байгаа хэсэг нь тэр нам амрууга хилээ. Энэ засгийн газар чинь ажиллаж чадахгүй. Тэр намын дарга тэр уучрал гээд мэдрэл муутай юм шиг залуу хүн гэ балаараад ах юм. Тэр гөрүүш хийвэл яадаг залуу насаараа тэр өөр юу хийдэг. Энэ улс төрд мэдлэг чадамж эр зоргоор л хийдэг ажиллахоос биш тэр залуу нас масаар хийдэг ажил биш шүү дээ. Тэгээд тэр гөрүүш хийгээд явал болох юм шүү. Тэгээд улс үндэстнэрээ ингэ тоглоулаад байж болохгүй хүмүүсээ. Тэгээд тэр уучрал гээд тэр нэг 2-3 автаа хацаантаа хийлээ. Тэгээд тэрийг ингээд бушуухан шиг ингээд энэ улс төрийн нам ухаантай юм бол бас нэг ядаж нэг 5000 хүн зэрүүл ухаантай болго тэр нам амрууга хэл. Тэгээд энэ аль нэгэн намын юм уу аль нэгэн засгийн газрын эсвэл аль нэгэн хэн нэгний асуудал биш байхгүй. Энэ Монголын тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Улаан цай Кремлд өгүүлэх, Бээжинд хятад өгүүлэх гээд Бээжингийн захиалгаар ингээд Кремлийн юугаар үүрэг даалгавраар 5 дугаар цууныхаа ажиллаад эхэлсэн илт харагдаад байна. Энэ бол бүр ойлгомжтой тодорхойлж тод зүйл болчиход байна. Тийм болохоор энэ Зандан шатрын засгийн газар энэ дээр арга хэмжээ авч чадахгүй байна. Зандан шатар өөрөө тэр 5 дугаар цууны нэг Монголын парламентыг Оросын парламенттай нэгтгэсэн ажлын хэсэг мэсэг байгуулж ирсэн хүн шүү дээ. Бараг их хурлаар орох байгаа асуудлын тухайн Азизов гэдэг байсан нөхөр дуудаж авчиж шалгуулж ирсэн шүү дээ. Юу ямар хурлаар юу орох байгаа парламентаар ямар хурлаар чинь ямар хууль хэлцэх чинь тэрийг авчир гэдэг хэлжсэн гэ бөө яриад дэлгэгдээ үсттэй. Тэгэхэд энэ их хурлын дарга Зандан шатар лээсэн шүү дээ. Тэгээд энэ 5 дугаар цууных нь нэг шүү дээ. Тэгэхэд энэ засгийн газараа зайлуулаа. Одоо бол Монголынхаа эрхчлөө тусгаар тогтнолоор тоглож болохгүй. Одоо нэг ингэ зогсоохгүй бол болохгүй. Тийм болохоор эрүүл сарвал ухаантай хэсэг минь шээрлээ түгээгээд өгөөрөө. Энэ харахгүй хар оркуудын хийгээд байгаа үйл ажиллагааг болж өгвөл сайн хүмүүст илчилж бичээрэй. Ямар ч логикгүй тэнэг яриануудын задлж бичээрэй, яриарай, тэг хэлээрэй. Эрүүл ухаантай хэсэг нь тэр харахгүй хэсгээс их байгаа шүү. 32% нь тэг одоо их судалгаа ямар усныг мэдэхгүй байна. 24 оны судалгаагаар 32% нь тийм нэг улс төрчдийн хилээдэх хар буюу итгэхгүй тийм нэг юм асуудлыг манай тал дайсны тал гэж хардаг тийм хар нас.
байсан 45% нарцнаал хүмүүс байсан. Тэгээ эрүүл сарвалаар асуудалт яагаад гэдэг асуулт өөрөөсөө асууж чаддаг хүсгэн байсан. Тэгээ нэг 23% нь бол хүүхч буюу саарл маск гэдэг тэдэр байсан. Тэгэхээр нийтдээ бол 30% л байгаад байгаа. Тэр яг эдэрт итгэдэг энэ Өтгөнбаатар энэ хэмээн тэр сэтгүүл цотгон мотгон энэ Хиншүү Ганба тэр 10% даваа сүрэн мөрөн гэдэг юм мэдрэл мотоо жонко монко те эдэрт итгэдэг чинь 30% л байгаа. Тэдэр чинь бол хомо соёлчууд одоо соцлаграас илүү сайхан амьдарч нийгмээс хангалцдаг. Тэгсэн мөртлөө Чингис хаан гэж балаардаг. Нөл парадокс болсон нэг юм гаж хүмүүс. Нөгөө талдаа мангар залах уу, атаарах уу, бусдынхаа хөдөлмөрлж яваад атаархдаг. Тийм нэг хэсэг. Ийм хүмүүс л байгаа юм. Тэгэхээр эрүүл сарвал ухаантай хэсэг маань та нар ингээд түгээгээд өөрсдөө бас бичээд яриад хэлээд олон нийтэд түгээгээд байгаараа. Тэгжээж бид өөрсдөө хэрэгчлөө тусгаар тогтнолоо хамгаална. Тэгээ ардсан намынхаа ялангуяа та нар манлайлж одоо улс төрөө хий. Яалтаа засгийн газрыг огцруулаа. Тэгэхгүй бол энэ Монгол улсын чинь хэрэгчлөө тусгаар тогтнолоор тоглох гэж байна. Тэгээ аюулгүй байдал гэдэг үндэсний аюулгүй байдлын хэмжээ гэж юм яриад идэх юм билээ. Тэгээ одоо аюулгүй байдал чинь орчоод байна шүү. Монгол улсын ерөнхийлөгч энэ дээр анхаараа. Үндсэн хуулийн дээр улс үндэстний эрх ашигын эсрэг өмнө самунд уриалан улс үндэстний эрх ашигын эсрэг жагсаал цуглаанд зохион байгуулахыг хоригдсон. Энд чинь эрүүгийн хуультай шүү дээ. Тэгээ ийм юм хийж байгаа хүмүүсийг ингээд хараад гайхаад бэлэмрээд суугаад ах юм. Одоо та нар бүгд харж байгаа тэр урааныг эсэргүүцдэг, хоор элемент эсэргүүцдэг те эрчим хүчний төслүүдийг эсэргүүцчихсэн оркууд одоо гараад ирсэн. Бид нар эрчим хүчтэй болох байсан ингээд балаа амираад өөртөө бүх төслийг эсэргүүц зогсоочоод тэгээд тэтгэр нэм цалин нэм ингээд балаараад идэх юм. Амьдрал хүнд байна гэд тэгээд хөрөнгө оруулалт орж ирээд өөртөөх нь асуудал шийдэгдээ цааш явах гээд байж хахад тэр бүгдөө эсэргүүцээ зогсоочдөг. Тэгээ Венесуэлд ийм л юм болж исэн. Тэр би популистуудын тухай нэлээд дэлгэрэнгүй бичсэн байгаа. Ахаад уншаад түгээгээд өгөөрэй бас. Би 5 цуврал бичсэн байгаа популистуудын тухай. 6 цувралын бичлүүдээ популистуудаас урьдчилан сэргийлэх арга зам нь ямар байдгийг эдрэгээд. За юм байна. Тэгээ өнөөдрийн лайвта хамт байсан та нартай баярлалаа. Тэгээд шеэрлээ түгээгээд өгөөрэй.